Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд үндэсний бичгийн 9-р хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээл маань сэдв олон тооны дагавар хамаатуулах нөхцөлийг зөв бичих гэсэн сэдвтэй хичээл байна. За, олон тооны дагавар гэдэг маань гэрэл бичихт ямар дагавар байдаг вэ гэдгээ бүгдээрээ санацгаая. За, би ахтайгаа хилчдийн тангараг өргөх ёслолыг үзлээ гэсэн өгүүлбэрт олон тооны дагавартай хилчид гэсэн үг байна. За, орчуудын эвлэлийн шинэ үтсгэлэн гарчээ гэсэн өгүүлбэрт чууд гэсэн олон тооны дагавар байна. За, эх орныхоо 33 говьудаа нэрлэж сурлаа гэсэн өгүүлбэрт говь гэдэг үгэн дээр ууд гээд олон тооны дагавар орсон байна. За, монголчуудад эв чухал болохыг ойлгуулдаг гэсэн өгүүлбэр дээр за, монголчууд гэдэг үгэн дээр олон тооны дагавар орсон байна. Эмч нарын өрөө цэвэрхэн байх шаардлагатай гэсэн өгүүлбэр дээр за, нар гэсэн олон тооны дагавар орсон байна. Зааны туглууд ихийнхээ сүдэрт эрхэлнэ гэсэн өгүүлбэрт туглууд гэсэн олон тооны дагавартай үг орсон байна. За, өмнөд уншсан өгүүлбэрүүдийг за ард нь үндэсний бичгийн галигаар бичсэн байсныг та нар анзаарсан байх. За, галгийг бол шууд буулгаад ингээд үндэсний бичгээр бичдэг. За, эхний өгүүлбэр. Би ах тайгаа хамт хилчдийн тангараг өргөх ёслолыг үзлээ гэсэн өгүүлбэр. За, энэ өгүүлбэрт хилчдийн гэсэн олон тооны дагавартай үг байсан тийм ээ, хилчдийн. За, та нар анзаарч байгаа. За, олон тооны дагавруудыг ногоон өнгөөр өмнө үтсэн Т алгалын нөхцлүүдийг улаан өнгөөр ингээд тэмдэглэсэн байна. За, мөн цаана цэнхэр өнгөөр бас нэг нөхцлийг тэмдэглэсэн байгааг анзаарч байгаа. За, тэгвэл хилчин гэсэн үг маань хилчид болох зэрэг яаж вэ? Олон тооны дагавартай үг болж байна. За, дараагийн өгүүлбэр маань урчуудын эвлэлийн шинэ үдсгэлэн гарчээ. За, урчууд. За, чууд гэсэн олон тооны дагавар харагдаж байна. За, эх орныхоо 33 говьудаа нэрлэж сурлаа гэсэн үг байна. За, говьуд гэсэн олон тооны дагавартай үг байна. За, говь гэсэн үг маань нугууд гэсэн олон тооны дагавраар хуйлсан байна. За, дараа нь бүгдээрээ юунуудаа хэрхэн дагуулan бичих, залган бичих дүрмээ үзнэ. За, монголчуудад эв чухал болохыг ойлгуулга гэсэн үг байна. За, монгол гэсэн үгэн дээр чууд дагавар залгаад монголчууд гээд олон тоо жинхэнээр үүссэн байна. Эмч нарын өрөө цэвэрхэн байх шаардлагатай. За, эмч гэсэн үгэн дээр нар дагавар залгаа орсон байна. Зааны загаануу туглууд ихийнхээ сүдэрт эрхэлнэ. Зааны туглууд. За, тугал гэсэн үгэн дээр ууд гэсэн олон тооны дагавар орсон байна. За, энэ догшны ялгаад бичигдсэн байгаа. Хилчид, урчууд, говьуд, монголчууд, эмч нар, туглууд. За, одоо бүгдээрээ дүрмээ үзцгээе. За, уудууд нөхцөлийнхөө дүрмийг бүгдээрээ ярилцгаая. За, уудууд нөхцөлийг үндэсний бичигт нугууд, нүгүүд хэмээн бичгэнэ. За, нугууд гэвэл одоо ямар үгэнд орох вэ? Нүгүүд гэвэл ямар үгэнд орох вэ, тийм ээ? Гэдгээ бүгдээрээ үзцгээе. За, жишээ нь. За, орнууд, мөрнүүд гэж байна. За, дүрм болгохтой зэрэг яах вэ? Сүүлэн гэвлэгч болон ихшгэр төгсөн үгэнд дагуулж бичнэ. За, залгаж бичдэггүй, дагуулж бичдэг ийм дагавар байна. За, сүүлэн болон зөвхөн сүүлэн болон ихшгэр төгсөн үгийн дараа дагуулах нь байна. За, орон сүүлнээр төгсөн эр гэвэл эр ихшиг орсон эр үг учраас нугууд. За, мөрөн гэдэг үг маань им ихшиг орсон им үг учраас нүгүүд. За, дараагийн нөхцөл нь дагавар нь за, ууд дагавар гэдэг.
Ууд дагаврыг уд үд гэж чинь. Уд үд. За тугал уд. Тугал уд. За гэр үд. За тэгвэл нугууд нүгүүд маань зөвхөн сүүлэн орно гэсэн шүү дээ гүйвлэгчээс тийм ээ. Тэгвэл уд үд маань сүүлнээс бусад бүх гүйвлэгчээ төгсөөгөнд дагуулждаг байна. За ерөөсөд ийм дүрмтэй уд үдийн хувьд бол за нар дагаврыг та нар анзаарсан байх. Өмнөх дасгал дээр эмч нар гэж гарч ирсэн тийм ээ. За эмч нар, багш нар. Тэгэхээр хүнтэй холбоотой, ажил мэргэжилтэй холбоотой үгэнд нар дагаврыг дагууламжтай байх юм байна. За дэс дагавар. За үгийн адагт ордог дэвсгэр дээгэр бичдэг байх нь байна. За эсийн үгийн адагт ордог дэвсгэр эс ингэж орно. За малчин байснаа малчид болчихлоо. Тийм ээ? Малчин байснаа малчид болчихлоо шүү дээ. За энд одоо ямар гүйвлэгч хасагдсан байна? За үгийн адагт орсон сүүлэн маань хасагдаад малчид болчихсон байна, тийм ээ? За тэгэхээр Д нөхцөл маань дагавар маань яадаг байх нь вэ? Гүйвлэгчээ төгсөвгөнд дагуулхад сүүлийн үсэг нь хасагддаг байх нь шүү дээ, тийм ээ? За И болон гүйвлэгч гэж байна. За нохой. Нохой гэсэн үгэнд дагуулвал яах вэ? Нохой, нохот. Тэгтээ зэрэг И маань хасагдаж байна, тийм ээ? За эс дагавар. За уул, уулс. За ингэж орно. Чууд чууд, чуул чуул дагаврыг танилцуулъя. Чуд чуд хэмээн бичнэ. За Монгол чуд. Их чуд. За чул. Бүхэ чүл. Бөхчүүл. За мөн хүнтэй холбоотой нэр үгэнд залгаж өгдөг байна. За эгшгээр төгс үгэнд бол шууд залгана. Гүйвлэгчээ төгс үгэнд залгахад үгийн эцсийн үсэг мөн хасагдаж бичнэ гэж. За ийм одоо дүрмтэй байна. За одоо бүгдээ дасгалаа ажиллацгаая. За үгсэд утгын хувьд тохирох олон тооны дагаврыг зөв залгаж бичих хэрэгтэй байгаа. За нөхрийн санал гэж байгаа тийм үү? За нөхөр гэсэн үг маань олон тооны аль дагаврыг авах вэ? Нөхрүүд гэх үү, нөхөд гэх үү, юу гэх вэ тийм ээ? За дараагийнх нь 2 дугаарт нь ногттой унага. За унага гэдэг үг маань ямар дагавар авах хэрэгтэй лээ? За бодож байгаарай. Уул, уул, уун ойр гэсэн байна тийм ээ? Агуулаа. За уул гэдэг үг маань олон тооны дагавар авахдаа аль дагаврын тохирох вэ? За дөрөвд нь зааны тугал. Тугал гэдэг үгэн дээр дагуулах нь байна. За тавд нь залуу оролцоо. За залуус гэх үү, залуучуудын гэх үү. За 6-ад нь бүсгүй, уу, гоёл. За 7-д нь багш, өрөө. Гол, мөрөн. За ийм үгс байна. За одоо бүгдээрээ залгаж бичицгээе. Нөхрийн санал байсан тийм үү? Нөхрийн саналыг олон тооны дагавартай үг болгохын тулд яах ёстой вэ? Нөхөө, нөхдийн санал боллоо. За 2 дугаарт ногттой унага. За унага гэдэг үгэнд маань нугууд нүгүү тохирно тийм үү? Уд тохирохгүй шүү дээ. Яагаад гэвэл их шиг гүйвлэгч ингээд салаавчилж ордог учраас тийм ээ? Унага, нугууд. За 3-д нь агуулаа, уулын оройд гэсэн үг байсан тийм үү? За уул гэдэг маань үгээ олон тооны дагавартай болгохын тулд яах ёстой вэ? Агуулаа эс болох нь тийм үү? Агуулаа эс. Уулсын оргил. За мөн одоо өвн үтсэн харьяалгын тий алгалтай харьяалгын тий алгалынхаа дүрмээ бас сан гэдгийг одоо ойлгож байгаа бох тийм ээ? Агуул яагаад агуулас уун болсон бэ? Яагаад нөхөд үүм болсон бэ гэдгийг бүгдээ яаж байгаа бох тий анзаарж байгаа бох гэж бодож байна. За 4-дүгээрт нь зааны тугал. За тугал гэдэг үг маань тугал нугууд гэх үү, тугал ууд гэх үү.
За гівлчээ төгсөн учраас тугал уд. За 5 дугаарт нь залуугийн оролцоо. За залуусын оролцоо юу? Залуучуудын оролцоо юу? Залуу. За залуучуудын оролцоо гэж одоо олон тоогоор хувилах нь байна. Залуучуудын оролцоо. За бүсгүй. Гоёл. Бүсгүйчүүдийн гоёл тийм ээ. За чууд орох нь байна. Бүсгүйчүүдийн гоёл. За багш өрөө. За багш гэдэг маань ажил мэргэжтэй холбоотой учраас багш мэдээж нар гэсэн дагавар маань орно шүү дээ. Багш нар өрүүгээ өрөө. За 8 дугаарт нь гол мөрөн. За мөрөн гэдэг үг маань сүйд нэр төгсөн байна тийм үү. За өмнөх дөрвөн дээр гарч ирсэн шүү дээ. Нууд нүгүүдийг болонгууд их шиг буюу их шиг болон зөвхөн сүүлийн нэр төгсөн үгийн дараа дагуулна гэв тийм ээ. За мөрнүүд гэвэл мөрөн нүгүүд гэж үгч байна. Гол мөрөн нүгүүд. За бүгдээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. Жинхэнэ нэрийн хамаатуулах нөхцөлийг одоо үздэцгээе. За хамаатуулах нөхцөлийг бид хамаатуулах, эзэнд хамаатуулах гэж хоёр ангилдаг. За бид хамаатуулах нөхцөлөө өгшин танилцуулъя. За 1-р бие минь маань, 2-дугаар бие чин тань, 3-дугаар бие ни ин тийм ээ. Ану ино мөн ни гэж үчнэ. За эзэнт хамаатуулах нөхцөлийг болвол бамбен ян гэж бичдэг тийм ээ. За ийм одоо нөхцлүүд байна. За жишээг танилцуулъя. За жишээ нь аав минь, ээж маань, дүү чинь, өвөө тань, ах ану гэдэг маань ах нь гэсэн үг. Эгч инуу гэвэл эгч нь гэсэн үг. За мөн ахаа ни, эгэчи ни гэж бас бичнэ. За эмээгээ бэн, үхэн ян. Эмээ гэсэн уртгчтэй үг вэ? Эмээгээ бэн. За эмээ гэдэг үг маань эгшгээр төгсөн учраас бамбэнийг дагуулсан байна. За өмнө хэлээд байгаа тийм ээ. Эгшиг гэрч дандаа ингэ сөөлжж орно гэд. За охин гэсэн үгийг үхэн гэж бичдэг юм байна. Үхэн гэсэн үг маань монгол үгчгийн уламжлалт бичдэгтэй үг байгаа. Үхэн. Охиноо гэвэл үхэн яан. Охин гэд гівлчээр төгсөн учраас ин яан. Эгшгээр гэсэн нөхцөл орсон байна. За одоо дасгалаа ажиллая. За бамбен янгийн нөхцлөө дараах үгсэд аль тохирохыг нь дагуулan бичээд холбоо бүтээцгээе. За бүслүр бүсэлэгүр таах уу. За бүслүүрээ татах гэж бичихийн тулд бид яаж бичих ёстой вэ? За өмнө үтсэн одоо заахын тийм алгадын нөхцөлтэй маань яг адилхан дүрм байгаа шүү дээ. За бүслүр гэсэн үг маань гівлчээ төгсөн учраас бамбен янгийн аль нь орох вэ? За игшгэр гэсэн маань орно шүү дээ тийм ээ. Бүсэлэгүр ян таах уу. За цуг бичиж бүгдээрээ. Бүслүр ян таах уу. За дараагийн үг маань туугуурга ориях уу. За туурга орох гэсэн үг тийм ээ. Тугуурга ориях уу. За туур гэдэг үг маань игшгээр төгсөн учраас бамбен. Тугуурга бан. За хан дугуйлах уу. Ханаа дугуйлах гэвэл яаж бичих вүлээ? Хан гэдэг маань игшгээр төгсөн учраас бид нар гівлчээр гэсэн бан нөхцөлийг авах нь байна. Хан бан дугуйлах уу. За тоогуун эргүүх үү. За юу гэсэн үг лээ? Тооноо өргөх гэсэн үг тийм ээ. Тооноо өргөх. Тогуун уу. За тоон гэдэг маань игшгээр төгсөн учраас бан. Тогуун уу бан эргүүх үү. Багна тулах. Багна бан тулах уу.
Дэгэж эргүүх үү? Дээж өргөх. Дэгэж бэн эргүүх үү? Гал асаах. За гал гэдэг үг маань гэвлжээ төгс учраас яан тийм ээ? Гал яан. Асаагаах уу? Шал талбих уу? За шалаа талбих гэвэл шал яан. За өн элгүүх үү? Элгүүх үү? Өний бан. Элгүүх үү? Дээврээ талбих уу? Дэгэ бүр яан. Дээврээ тавих. Өрхөө татах. Эрүүхээ. За ихшгээ төгс учраас бэн. Эрхүү бэн татах уу? За тэнгэ татах. Тэнг. Ингээ инхлэг энтэй үг байна тийм ээ. Тэнг яан. За гэвч төгс учраас яан. За цай чинах уу? Цай бан чинах уу? За бүгдээрээ багшаагаа дагаад бичсэн байх. За дэвтэр дээрээ сайхан хичээнгүү сайхан хэмжээд аваарай. Эзэнт хамаатуулах нөхцөлтэй Т ялгалыг багш нь танилцуулъя. За бид Т ялгалаа үзсэн, эзэнт хамаатуулах нөхцлөө үзсэн. Тэгэхээр үгэнд эзэнт хамаатуулах нөхцөл, Т ялгал нөхцөл хоёр давхарлан ордог байна. Үүнийг хэрхэн зөв бичих вэ гэдгийг танилцуулъя. Хариалгын Т ялгал дээр аавынхаа гэвэл абууийн яан, дээдийнхээ дэбэл үүн яан, охиныхоо өхийн үү бэн. За гэсэн юм задлаг хэлбэр. Тэгэхээр бас нийлэх хэлбэр бас байдаг байна. За өөх орших дээр. За аавдаан гэвэл яаж бичих вэ? Аавдаан гэвэл абуудуу бан. Дээлэндээ гэвэл дэбэлдүү бэн. Газар туу бан гэвэл газартаа. Бичигтэй гэвэл бичигтүү бэн. За заахын Т ялгалтай хамааталт нөхцөл яаж ордог вэ? За аавыгаа гэвэл яаж бичих вэ? Абууийг бан. Дээлийг дээлээ даахгүй юу яаж бичих вэ? Дэбэлийг бэн гэж бичих юм байна. За дараагийнх нь. За гарахын Т ялгалтай хамааталх нөхцөл яаж орох вэ гэхээр ааваасаа гэвэл абуу аачаа бан гэж орох нь байна. Дээлнээсээ гэвэл дэбэл эчи бэн гэж орох нь байна. За үйлдэхийн Т ялгалтай яаж орох вэ гэхээр ааваараа гэвэл абуу баар яан гэж бичих нь байна. Дээлээрээ гэвэл дэбэл яар яан гэж орох нь байна. За хамтрахын Т ялгалтай аавтайгаа гэвэл яаж орох нь вэ? Абуутай бан, дээлтэйгээ гэвэл дэбэлтэй бэн гэж орох нь байна. За чиглэхийн Т ялгалтай хамааталх нөхцөл яаж орох вэ? Аав руугаа гэвэл абуу руугаа бан, дeel рүүгээ гэвэл дэбэл рүүгээ бэн гэж орох нь байна. За дүрмүүдээ бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Т ялгалын дүрмүүдээ мэдж байгаа. Өмнөх хичээлээр үзсэн. За одоо яах ёстой вэ? Багш нөгөө яриад байгаа шүү дээ. Игшгээр төгссөн бол гийгүүлэгчээр ингээд салаавчтаад ингээд орно гэж хэлээд байгаа шүү дээ багш нь тийм ээ. За аав гэдэг үг маань игшгээр төгсөн учраас дуу гийгүүлэгчээр дуу гэдэг игшгээр төгслөө гийгүүлэгч. Игшиг гийгүүлэгч ингээд яах нь сөөлжлөөд ингээд ордог байгаа шүү. За багш нь нийлэх хэлбэрийг танилцуулъя. За аавдаан абуу дуу бан гэдгийг абуу дагаан. Аавдаан золгоорой гэвэл абуу дагаан. Дээлэндээ гэвэл дэбэлдэгийн, газар тагаан, бичигтэй, бичигтэйгийн. За заахын Т ялгал дээр болонгуудаа. За аавыгаа саналаа гэвэл аав юугаан саналаа. Дээдэн өмслөө дэбэл юугэн гэж ингэж товчилж бичдэг бас болдог байх нь байна. За гарахын Т ялгал дээр ацаагаан эцэг ингэж бичнэ. Эр үгэнд ацаагаан, эм үгэнд эцэг. За ааваасаа абуу ацаагаан, дээлээсээ дэбэл эцэг. За хамтрахын Т ялгал дээр тай бан гэж орсон байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нийлэх хэлбэр нь абуу тайгаан. Дээлтэйгэн гэвэл дэбэл тэйгэн. За эр үгэнд га, эм үгэнд эм үгийн гэ орж байна гэдгийг анхаарай тийм ээ. За
За их нутгаа саналаа хэмээх шүлгийн хэсгийг багш өгсөн байна. За энэ шүлгийг уншаад хамаатуулах нөхцөлийг нөхөж бичих байгаа. За их нутгаа саналаа. Эхэ нутуг яан санаалаа. Нутуг яан. За нутаг гэвлшил төгс учраас яан эзэн тоглохын нөхцөл орсон байна. За гэрээсээ гараад сум ороод гэрээ би саналаа. За гэрээсээ эсээ бид нар яаж бичих вэ? Гэр гэдэг үг маань ийм үг учраас гэр бэн гэж чинь тийм ээ. Тэгвэл нийлэх хэлбэр нь яах вэ? Гэр гэн гэж бичих нэ тийм ээ. За сумаасан аймаг ороод сумаа би саналаа. Аймгаасан хот ороод аймгаан би саналаа. Эндээс хилэн алхаад их орноо бүтнээр нь саналаа. За дэндийн бүрдуржийн шүлгийн хэсэг байна. За одоо бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаад өөрийнхөө бичснийг шалгаарай. За гэрийн даалгаварт. За зөвхөн Монголдоо гэдэг шүлгийг уншаад хамаатуулах нөхцөлийг нөхөж чирээ. Олон тооны дагавар бүхий шүлгийн хэсгийг галигаар өгсөн байна багш нь. Энийг дэвтэр дээрээ цэвэр нэмбай бичээрэй. За ингээд өнөөдрийн хичээлдээ анхааралтай оролцсон та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.